Дархуул аймаг дахь төрийн аудитын газраас аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгуулийн талаар зөвлөж байна. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль зааснаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1-р сарын 16-ны 01-р тогтоолоор аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан байна. Орон нутгийн хурлын нөхөн сонгуулиар нам эвсэл болон бие дааны нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутгад салбар байгуулалт хөрвүүлнэ гэж заасан. Үүнд нам эвсэл 2025 оны 4-р сарын 16-ны өдрөөс өмнө харин бие дааны нэр дэвшигч нь 25 оны 4-р сарын 29-ны өдрөөс өмнө хандивын тайлан болон мөрийн хөтөлбөрөөр төрийн аудитын орон нутгад салбар байгуулалт хөрвүүлнэ. Нам эвсэл болон бие дааны нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хууль заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд 5 хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин төрийн аудитын байгууллагад хөрвүүлнэ. За төрийн аудитын байгууллага сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хууль заасан шаардлагад нийцэж байгаа дүгнэлтийг тухайн шатны сонгуулийн хороонд хөрвүүлнэ. Үүнд нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө бие дааны нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө хөрвүүлэхээр заасан байна. Нам эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 25 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутгад салбар байгуулалт мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал эсвэл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 25 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрийн аудитын орон нутгад салбар байгуулалт хөрвүүлнэ гэж заасан байна. Нам эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулна. Төрийн аудитын орон нутгад салбар байгуулалт хөрвүүлнэ. Нам эвсэл 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дотор харин нэр дэвшигч нь 25 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын орон нутгад салбар байгуулалт хөрвүүлнэ. Төрийн аудитын орон нутгад салбар байгууллага нам эвсэл болон нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж дүнг олон нийтэд мэдээлнэ. Мөн 1 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн 2 сая ба түүнээс дээш төгрөгийн өгсөн хуулийн этгээдийг олон нийтэд мэдээлнэ. Нам эвслийн зардлын тайланг 25 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн дотор, нэр дэвшигчийн зардлын тайланг 25 оны 9 дугаар сарын 22-ны өдрийн дотор хянаж олон нийтэд мэдээлнэ. Орон нутгийн сонгууль зохион байгуулах зардлын гүйцэтгэлийн тайланг аймаг нийслэлдэх сонгуулийн хороо санал хураалт дууснаас хойш 30 хоногийн дотор буюу 25 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулan сонгуулийн ерөнхий хороонд хөрвүүлнэ. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд оролцож байгаа нам эвсэл болон бие дааны нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, сонгуулийн зардлын дансны дугаар, сонгуулийн зардлын тайланг хууль заасан хугацаанд Дархуул аймаг дахь төрийн аудитын газарт ирүүлэхийг зөвлөж байна.